Өргөжлүүлэн та бүхэнд орон нутгаас үлдгэсэн мэдээлэл хүргэе. Дундгой аймагт хүүхдийн шинэ биежилт хоол 3 дугаар уралдаан зохион байгуулагдлаа. За тус уралдаанд 17 цэцэрлэг, 14 сургууль, 1 политехникийн коллеж, нийт 32 тоогооч оролцож, мэдлэг ур чадвараараа өрсөлдөж, харилцан туршлага судалсан үйл явдал байна. Хүүхдийн шим биежилт хоол 3 дугаар уралдаанд Дундгов, Говьсөнбөр аймгийн Төрийн өмчийн цэцэрлэг сургуулийн тоогооч нар оролцсон байна. Хүүхдийн шим биежилт хоолны уралдаан Дундгов аймагт 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд сурагч хүүхдүүдийн үдийн хоолны чанар сайжирч, үдийн цайнд амт чанар сайтай, эрүүл ахуйд нийцсэн хоол тэжээлийг хэрэглэх боломж бүрдэх юм а. Тус уралдаанд оролцсон тоогооч нар тус бүр өөрсдийн бэлтгэсэн хоол амтлуулж, мэргэжлийн шүүгч нар үнэлгээ тавьж байр эзлүүллээ. Уралдааны тэргүүн байранд сайн цагаан сумын 8 дугаар цэцэрлэгийн тоогооч Отгон Жимэг, дэд байранд сайн цагаан сумын 4 дугаар цэцэрлэгийн тоогооч Бууд Сүрэн, 3 дугаар байранд сайн цагаан сумын 1 дугаар цэцэрлэгийн тоогооч Оюун Цэцэг нар орсон байна. Дундгов аймаг хүүхдийн шим тэжээл хоолны уралдааныг жилүүр зохион байгуулах бөгөөд цаашид говийн бүсийн уралдаан болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр хүүхдүүд эрүүл ахуйд нийцсэн хоолыг хэрэглэх боломж улам бүр нэмэгдэж, тоогооч нарын хувьд ур чадвар, мэдлэг нэмэгдэх ач холбогдолтой юм а.